видео үзүүлж байна. Оросын Марк Зукерберг өвөрмөц амьдралтай тэрбумтан Паул Дровтой танилцсан. VKontakte сайтын үүсгэн байгуулагч, Telegram компани гүйцэтгэх захирал Паул Дров хэмээх 33 настай залуу Оросоос явсны дараа өөрийн бүтээлүүдийнхээ ачаар 260 сая долларын ашиг олжээ. Энэхүү амжилтаараа тэрээр Оросын Марк Зукерберг хэмээн алдаршсан боловч VKontakte компани захирлын судлаас нь түүнийг авч хайсан юм а. Одоогоор түүний Telegram чатын аппликейшн 100 сая гаруй хэрэглэгчтэй болоод байна. Дров өөрийн ашгаа 2 тэрбум доллар түргээд Дубайд тансаг амьдрахаар төлөвлөж байгаа гин. Бусад баячуудыг бодвол тэрээр ихээхэн өвөрмөц хийг маягтай нэгэн. Тэрээр ихэвчлэн хар өнгийн хувцас өмсдөг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт амьдарч аялж явдаг. Кремльд байхдаа нэг удаа мөнгөөр цаасан онгоц хийж ажлынхаа цонхоор шүдэж байсан гинэ. Үүнээс гадна нэгэн үзэсгэлэнтэй загвар өмсгч бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болжээ. Паул Дров сургуульд байхдаа код бичиж сурсан бөгөөд үүнийг ашиглан сургуулийн цахим сүлжээний нүүр зургийг өөрчлөн дургүй багш нараа гутаах, доромжлох үйлдэл хийдэг байжээ. 2006 онд их сургуулийн орхин VKontakte хэмээх Facebook-тэй төстэй орос хэл дээрх олон нийтийн сүлжээг ажиллуулж эхэлсэн байна. Түүний ажил маш хурдан амжилтанд хүрч удалгүй 350 сая гаруй хэрэглэгчтэй болсон байна. Энэ нь түүнд маш их ашиг авчирсан бөгөөд одоо тэрээр 260 орчим сая долларын хөрөнгөтэй гэж мэдэгджээ. Тэрээр Matrix киноны Neo шиг хар шиг хувцас өмсдөг ба энэхүү хувцалтаараач мөн нэлээд алдартай гинэ. VKontakte төвийн офис нь Санкт-Петербург төвд байрлах Зингер орны 5-6 давхарт байрладаг. VKontakte сайтыг засгийн газрын эсэргүүцэгчид Путинийг шүүмжлэгч улс төрийн зүтгэлтэн Алексей Навальныг дэмжих арга хэмжээнд ашиглаж байжээ. 2011 онд Дров засгийн газрын сануулгын хариуд уг нохооны зургийг сайттай байршуулж тэднийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн байна. Дров нэгэн удаа цэргийн хувцастай этгээдүүд шин дунд гэрт нь халтсан тухай мэдэгджээ. Тэрээр Кремльтэй хамтран ажилладаг Miles Group компани хөрөнгө оруулагчдад VKontakte-ийн хяналтыг аажмаар алдаж байв. Гэсэн хэдий ч Дров эсэргүүцлээ илэрхийлсэн хэвээр байсан бөгөөд хөрөнгө оруулагчдад хандан дунд хуруугаагаа зориулсан зураг Instagram хуудаснаа байршуулсан. 2013 онд Дровыг цагаан өнгийн Mercedes машинаар Москвагийн цагдаагийн ажилтныг мөргсөн хэрэгт буруутгагдсан юм а. Гэвч тэрээр уг нэхэмжлийг няцааж жолооч бариагүй гэдгээ мэдгдсэн байна. Дров компанийнхаа удирдах эрхийг алдахын зэрэгцээ дээрх хэрэгт цагдаагийн газар очиж мэдүүлэг өгөхөөс татгалзжээ. Ингээд хэд хоногийн дараа цагдаа нар VKontakte төвийн байрлал өгчээр дайран ороход тэрээр офстой байхгүй байсан бөгөөд хэд хоногийн дараа гадагшаа зөгтсөн байна. Дров ах дүүсийн хамтаар компани дахин байгуулах төлөвлөгөөтэй байв. Тэрээр Нью-Йорк мужийн Buffalo хотод нууцаар компани байгуулж VKontakte-ийн зарим үнэч ажилчдаа Америк нэгдсэн улс руу татжээ. Нью-Йорк дахь тус нь Telegram хэмээх нууцлалттай чатын аппликейшн байсан бөгөөд энэ засгийн газраас хэрэглэгчдийн мэдээллийг тагнахаас хамгаалдаг давуу талтай гинэ. Энэ нь Кремль VKontakte сайт руу халтсны хариу байсан гэдэг. Telegram нь аюулгүй хэвийн ажиллуулахын тулд сар бүр 1 сая доллар зарцуулдаг ажээ. Дров 4 ажилтны хамтаар дэлхийг тойрон аялдаг байсан бөгөөд өөр хотоос ажиллаа явуулахдаа Airbnb үйлчилгээ явуулдаг буудлуудыг ашигладаг байжээ. Дров 2016 онд Барселона хотод идэвхтэй хэрэглэгчдийн тоо 100 саяд хүрснийг тэмдэглэн томоохон үдшилэг зохион байгуулжээ. Одоо Дров болон Telegram-ийн баг Дубайд байрлаж байна. Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Дровыг загвар өмсөгч Алена Шисковатай хайр дурлалын харилцаатай гэж мэдгдсэн бөгөөд тэрээр хамгийн сүүлд Аленагийн төрсөн өдрийн үдшилтэд оролцсон байна. Гэхдээ Дровыг Tinder болцооны аппликейшн ашигладаг гэсэн Bloomberg-ийн мэдээ 12 сард цацагджээ. Гэхдээ Дровыг Tinder болцооны аппликейшн ашигладаг гэсэн Bloomberg-ийн мэдээ 12 сард цацагджээ. Тэрээр Telegram-аас олох орлогоо 2 тэрбум долларт хүргэх төлөвлөгөөтэй байгаа гинэ. Их Британий ерөнхий сайд асан Тереза Мэй 1-р сард Давост болсон дэлхийн эдийн засгийн форум дээр үг хэлэхдээ Telegram-ыг шүүмжилжээ. Мэй хэлэхдээ иймэрхүү жижиг платформуд нь гэмт хэрэгтэн террористуудын үүр болдог Telegram хэрэглэгчдийн дунд ийм зүйл байж болохгүй хэмээн мэдгдсэн байна.